За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ миний хүүхд тахта үзчихсэн нэгэн сонирхолтой тийм хөөрхөн анимебэдийн тэрийг мөн ярилцъя гэж бодлоо. Тэр маань юу гэхээр Axel World гэх. Ер нь бол тийм нэг жоохон тоглоомтой виртуал ертөнцтэй нэг тийм аним байгаа. Тэгээд 24 ангитай тэгээд хэдэн бичлэгт хувааж оруулах байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ ямар ч ихний данг ярилцъя гэж бодлоо. Тэгээд тоглон сууж таалан болгоно. Энэхүү видеог маань олон улсын бооцооны сайт болох 1xBet хамтран хүргэж байна. Хэрвээ та бүхэн өөрийн дуртай спортод дэмжин бооцоод авахыг хүсдэг бол доор хасрагсан байгаа линкээр ороод Sync 1x гэсэн миний промо кодыг ашиглаад өөрийн эрхээ үүсгэн анхны цэнэглэлт дээр 30% бонусыг аваарай. Мөн та заавал 18-аас дээш настай байх ёстой ба санхүүгийн эрсдлээ нэг тэргүүн тавьж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. За тэгэхээр энэ гайхалтай ертөнц бол хүмүүний эдэлж буй технологи нь бараг тэр чигтээ virtual reality руу шилжиж сурагчид нь Neuralink гихт хөрөмж ашиглан virtual ертөнцөд хичээлээ хийж багш нь гараа хөдөлгөөд байгаа хэрнээсээ л самбар дээр юу ч зурагдахгүй өнөөхөлд хөрөмж дээр нь л зурагдаалаа. Галзуу. Яг бид нарын ирээдүйд ч гэсэн юм болж магадгүй юм гэж бодогдоод идэв. Харин тэр дунд нэгэн 10 жилийн доожоогүй Атмануудын гар хөлийн үзүүртэнд гүйж дэрэлхүүлдэг нэг тийм сурагчгүй амьдран суудаг байж гинэ. Засалгаанаар нь Яксоба өөр бас хит хитэн юм авчир гээл voice mail өнөх Атман нь явуулж мавуулаад. Гэхдээ бас иймэрхүү ертөнцид амьдрал бас их сонирхолтой тий. За тэгэл засалхаар нь мань хүү явах те тэгэл барил очиж байгаа юм л та. Гэтэ мэдээж өнөөх хэдэн манай хүүг баахан дайрлахэлгүй л яхав. Дарааны хүү стрессээ тайлах гээд директорын күү гэл тэднийхний холбогддог тийм global network руу холбогдоод өөр нэгэн тоглоомын гимээр ертөнц зур нэвтрэн ордог. Харин манай хүний тэндэх дүр нь гахаа байдаг. Бүр literally гахаа байдаг. Анэр манай гол дүрийн хүүг харуу гэдэг. Харуу маань харин ер нь хаа очиж тоглоом тоглох тал дээр үнэхээр гаргууд нэгэн бөгөөд энэ харагдаж буй squash гэдэг тоглоомн дээр бүр байж боломгүй өндөр рекордуудыг эзэмшдэг юм байна лээ. Тэгэд ер нь бол чадвар нь бол хурд. Бодит амьдрал дээр тийм slumpy гидч гэсэндээ энэ ертөнцид бол T-Sono чадвартай мундаг жаал юмсан жээ. Харуу хит зоонд орцсон амар чаажсэн чинь чи чанг гих түүний багын сайн найз нь чи живлээ штэ гэдэг түүний хүчээр бодит амьдралд ирэх бие рүү шанаадаад сэрийг итгэдэг. Ер нь бол манай харууд их л сэтгэл тавьдаг өөрхөн өхөн. Яг түрүүн Атмануудын нэрлэхүүлээд зогсож байхад нь харцсан. Тэгээд харуугийн дуртай сандвичийг нь авчирлаа гэд ирсэн тэрлийн бэнлээ явууг нь. Гэтэ манай харуу энэ удаад үнэхээр ямар ч орших хүсэлгүй болцсон гэд түүний өгсөн хоолыг нь шалаар нэг цутгаж хаяад яваад өгчдөг. Гэтэ мэдээж манай хүү юм уухааш төхөн бол биш л дээ. Зүгээр стрессцэндээ л тэгсэн баг. Байх ч угаасаа л тэгсэн. Дотор бол цагаах хамтав. За тэгэл буцаж өнөөх VR руу ороод тоглоом дээр очисон чинь түүний рекордыг нь хий нэгэн бүр эвдсэн байхыг нь хараад бүр шок. Уйлал за би зайлаад үгүй үхээд үгүй гэж яхад энэ сургуулийн vice president охин гараад ирнэ. Ер нь бол сургууль дээр нэлийн алдартай хэр баргийн хүний ойртоод байдаггүй type-ны охин баггүй юу. Тэгээ манай харуугийн ер нь бол дээдлийн ангийн сурагч. Тэгснээл чи энэ инээдтэй өндөр рекордуудыг эвдсэн бяцхан залуу юм бидтэй. Хоолны цагаар ихчтэйг ирж уулзаарай бяцхан залуу минь гээл яваад өгнө. Ер нь бол өндөр туршаалтай гэх юм уу эсвэл дээдлийн ангийн хүүхдүүд нь нэг тийм тусгай газар хоол идэм байлээ. Тэгээд манай харуу дахиад орсон чинь чамд яаж туслах уу нэ тэрэ мэрэ гээл. Тэгсэн цаанаас нь өнөөх охин нь бяцхан залуу минь ирцэн үү өтер гээл. Харуу жишээн дээр нь яваад очгүй юу нэг кабель гаргаж ирээд хүзүүр хүн хийх гээд дундээ. Яг энийг бол хосуудл хийдэг юм байлээ. Ер нь бол энэ кабелээр холбогдсон үедээ амаараа биш оюун санаагаараа хоорондоо харилцаж болдгоо гэсэн үг. Галзуу. Тэр чинь амар хүм муулалт явах юм биш үү өдрөө. Охин харуугаас чи өшөө илүү хурдан болмоор байна уу гэснээ харуугийн Neuralink руу нэг үл мэдэх инсталлер явуулчихтیں۔ Тэгэд ер нь бол амьдралыг чинь бараг өөрчлөх хэмжээний давуу талыг чамд олгох болно. Тэр гисэн чинь манай харуугийн өөрөөрийн сургууль дээр амьдрах ямар ч хүсэл идэхгүй болсон байсан юм хойно. Шууд л зөвшөөрөөд апыг нь инсталл хийдэг. Харин тэр апыг нь brain burst гэх ба харууд ямар ч асуудалгүйгээр амжилттай суучдаг. Яг зарим хүмүүс дээр суулгаж болохгүй. Тэгээд Neuralink нь бүр эвдрэх хүртэл эрсдэлтэй байдаг юм байна л та. Тэгэхээр манай харууд азар ямар ч асуудалгүй суудсан гэсэн санаа. Brain burst гэдэг нь accelerated world буюу бодит амьдрал дээрх өрнөллөөс нь энэ ертөнцийнх 1000 дахин хурдан болдог. Яг энэ зур нь өнөөх Атман гээд улбар батсан ирсэн ээ. Чи юмд явуулсан чи энд ингэ сууж байд юм уу?
гээл бөөн уур. Тэгсэн охин духлаа хашаад энэ Хару Чумагийн сургуулийн оронд малнуудын зоо парк руу явуулах хэрэгтэй байсан юм гэж хэлсэн. Гэсэн чинь нөх холбоор нөхөр чинь юу гэж зүгээр байхав? Ксагаке гэж манай хүн руу гараа явуулж байхад нь охин Барсторинко гэж хэлгэснээр Харуч хэлж тэд өрнөж байсан бүх зүйлс нь байранд даам гацдаг. Яг бүх зүйлс нь зогссон мэдч гисэндээ яг үнэндээ бол хаасаагүй байрлуулсан паблик одоо нийтийн камеруудын тусламжтай гар энэ харагдаж байгаа цэнхэр 3D форм харагдаж байдаг. Тэгэхээр энэ accelerated world-д 16 минут 40 секунд буюу 1000 секунд өнгөрөх бүрт бодит ертөнцийн 1 секунд өнгөрч байгаа л гэсэн үг гэж тайлбарладаг. Ер нь бол илүү хурдтагсан ертөнц гэх юм уу. За тэгэл нөх vice president охин Харууд энэ чадвараа ашиглаад энэ дээрлэхүү жампыг тулаанд дийлж болно. Энэ хөр дандаа камераас далдуур болохгүй зүйлсээ хийдэг. Харин би салбарья камерын доор олон хүний нүдэн дээр өдөөд чамруу дайруулсан. Тэр үчи дахиад энэ улбарыг хармааргүй байвал түүний цохилтонд нь өртөөд цагдаа нарт бариулж болно гэсэн саналыг Харууд хэлдэг. Харууд ч нэлээ бодож байгаад ер нь бол зохиулахаар боллоо. Тэр хоёр brain burst-оос гарахад мэдээж манай хүн мангар цан зохиулжлаа юм л та. Манай хоёр нийлж улбарыг гэж чадсныхын дараа охин Харууд угна. Neuralink-ийн маргааш болтол нэг ч удаа тайлахгүй мөн global network руу огт нэвтэрч болохгүй шүү гэж хэлсэн юм байна лээ. Гэртээ ярих цамдаа Харуу өнөх Чию болон Таку гэх багын хоёр найзтайгаа таарад цугтаа харна. Цамдаа яриад явж байгаад Харуу Такуг өнөх улбар түүнийг дээрлэсэн талаар мэдсэн болохыг нь ухаарад бөөн эмороод уйлан майлан болоод гүгэд яваад өгдөг. Яг миний бодлоор Харуу маань Такуд өөрийнхөө сул талыг харуулах нэлээд дургуйл бололтой. За тэгэл маргааш үлэн болоход гэрээсээ гарахтаа ээжээсээ хоолны мөнгө асуусан чинь заавал глобал нетворк руу холбогдсон байж шилжүүлдэг юм байна л да. Тэгсэн мэн хүн яг дэ өнөөх болохгүй шүү гэснийг нь мартаад часнуу хальт холбогдоод ээжээсээ гялс мөнгө авчдээ. Тэгэл яг дэ яг дөнгөж гэрээсээ гараал явжсэн чинь өнөөх accelerated ертөнц рүү гэвгэнэд шилжиж ороод шин чаленжертай тулалдахаар болчдөг. Харуу бүр үнэхээр юу л одоо хэмбэр ойлгохгүй за. Тэр шиг юм дээр очиод харсан чинь нэг юм ногоон туяатай дуулахтай робот шиг хоёртай болцсон зогсчдөг. Тэгээд Харуг Ash Roller гэдэг нэг байктай балаа нөхөрөө дуэлд дуулцсан юм байна лээ. Дөнгөжлөө шинэ ньюбитэй таарсан би lucky. Харин надтай таарсан чи mega unlucky гэдэг л бардамсан л баачкан юм лээ. Энэ дулаанууд нь бол яг л Mortal Kombat Tekken эднэр шиг тийм цустай. Тэгээд доотлын ногоон нь дүүрэх юм бол special attack хийдэг нэг тийм яг л тоглоом шиг. Гэхдээ өвдөлт нь тухайн тоглогчдоо яг л resemble хийдэг буюу өвдөлтийг нь яг л мэдэрдэг л гэсэн үг. Мэдээж юу болоод байгааг бүрэн ойлгоогүй манай Харуу шууд л ихэн тулаандаа ялагдах нь ойлгомжтой. Энэ нөгөө нэг public network руу хэрвээ өдрөх юм бол шууд burst link-рүүд нь хайж олоод өөрөөсөө муу төвшөнтэй хүмүүстэйгээ дуэлт дуулцдаг юм байна л та. Мэдээж сургууль дээр очиод өнөөх охиндоо энэ талаараа бүгдийг нь ярьж өгнө. Охин ихнээс нь юу байдгийг нь тайлбарлаж өгдөг ба ер нь бол охины дүрийг Black Lotus буюу Black Lotus гэдэг. Харин Харугийн характерыг Silver Crow гэдэг. Мөн Burst Link-ийн ертөнцид Burst Point гэх оноонууд байдаг ба. Дуусах мөчөд тоглоом Neuralink-ээс ор сурггүй устж алга болдог. Мэдээж энийг сонссон Харуу тэгвэл энэ охиндоо дахиж уулзахгүй юм байна да гэж баахан санаа зовоостой. Өөртөө гэж лөвшөнтэй тоглогчийг ялбал 10 гоноо, харин хожигдвол хасах 10 гоноо. За тэгэл баахан юм ярьсны эцэст Харуун тоглоомд үлдэхээр болж үдэж буцаад тамшиг амьдралтаа орохыг хүсдэггүй. Буцаад хоолын ширээн дээрээ ширхэд нь хитэн нөхдүүд та хоёр яг ямар холбоотой юм гэсэн чинь охин би энэ залуугаас гуйсан чинь надад татгалцсан гэд аваацсан чинь тэнд байсан бүгдээрээ шокролт. Хэсэг Харугийн чингүүрсэн мөчүүдийн дараа манай хоёрын эхний зорилго бол мэдээж хэрхэн тулалдах талаар суралцах. Нэг план зохиосон бололтой сургуулийн хаалгаар гадагш гიშгэмэгц хурдтагсан ертөнц рүү шилжчихнэ. Тэгэхээр чи хамгийн түрүүнд Ash Roller-ыг олж дахин тулаан дуудах хэрэгтэй гэж Black Lotus хэлсэн байдаг. Харин энэ харагдаж байгаа луужин бол дуэл дуудсан өрсөлдөгч нь яг хаана байгааг илтгэдэг нэг тийм луужин юм байна лээ. Харуу мэдээж айцтай байгаа ч гэсэн би бүх чөлөөт цагаа тоглоом тоглоход зарцуулсан гэж өөрийгөө зоригжуулж гүрэн дээрээс гинтийн дайралт хийж юутаж байкнаас нь салгаатахдаг. Яг гэвэл Ash Roller бол байк нь байхгүй бол юу ч биш юм байна лээ. Ер нь бол хамгийн гол хүч нь байк нь. Харин Харуу Black Lotus хоёрын тулааны гол стратеги нь болохоор түүнийг байкнаас нь салгаад тулааны цагт устал зүгтаахал байсан юм байна лээ. За яг хэвдээ тэгээд өөр скил одоохондоо байхгүй юм чинь тэгэл зүгтаахаас өөр яхав тийм ээ. Тоглогчид дуэл хийж байхад spectator ролоор бусад тоглогчид тулааныг үзэж болдог ба эдгээрээ цагаан ягаан ногоо нөхдүүд тоглолтыг үзээд шивэрээ эцгээгээл байж идэг нөхдүүд юм байна лээ. Тэгээд Харуу мангар өндөр байрны дээвэр дээр гарчвал Ash Roller нь байктайгаа гарч чадахгүй гэж бодсон чинь өнөөх нь түв юм аа.
Би чиний ачаар 2 левелтэй болоод шууд босоо эд зүйлсээр авирах чадвар авцсан. Тэргээл байктайгаа туур бодоод дээвэрлүү навраад гараад ирчдэг. Нэрэ burst link-руудын нэрний өнгөнөөс нь хамаарат чадварыг нь тогтоох боломжтой байдаг. Харин Silver Crow буюу харуугийн аватар нь Silver буюу маш ховор тийм хүчтэй өнгө юм билээ. Тэгээд гал янз бүрийн poison хор гэх мэт зүйлсээс эсэргүүцэлтэй одоо тийм хамгаалалтай юм байна лээ. За тэгэл манай хүн чинь зогтож байгаа л гинт нэр special skill гэж санаал идэвхжүүлсэн чинь өнөөх Ash Roller чинь зүгээр дээрээс нь бяц дайраал яваад өгдөг юм да. Яг skill ашиглаж амжаагүй л дээ. Харууч өөрийгөө ямар ч арчаагүй юм дээ гэлээ баахан зэмлэж байгаад эцэст нь нэг санаа олдог нь хойд дугуугаараа Magic Bike-ийг нь өргөж чадах юм бол тэд юу ч хийж чадахгүй нам зогсох юм биш үү гэж бодоод тэр нь яг бодсноор нь болж манай хүн хамгийн эцсийн мөчийг ашиглан өнөөх хийж чадаагүй special skill-ээ хийснээр Ash Roller-ыг буулгаж авах нь тэр. За тэгэхээр Accelerated World-д 6 улсуудад хуваагдсан байх ба улс бүр өөрсдийн өнгөтэй байдаг. Улаан, цэнхэр, шар, ногоон, ягаан, мөн цагаан. Улс бүрийн удирдагчид нь 9 левелтэй тоглогчид байх ба левел 10 руу орохын тулд 5 удаагийн дайн хийгтэл болно. Гэхдээ тэд нар бүгд бусад улсуудын удирдагчдаа буюу 9 левелүүдтэйгээд тулална гэсэн үг. Тоглоом анх үүссэн цагаас хойш нэг ч 10 левел байгаагүй юм байна лээ. Тэгээд энэ Burst Linker нь 15 жил болж байгаа учраас хамгийн хөвшин тоглогч нь ер нь бол 15 настай байх боломжтой гэсэн. Урд нь нэгтээ 7 өнгийн хаан тус байсан ч харын хаан болох Black Lotus буюу манай охин дайн дэгдэж бусдаагаа байлдахыг хүсэж л дээ. Гэхдээ бусдын зөвшөөрөөгүй улмаас урдаас нь хамгийн олон толгой Монголдод байсан улааны хааныг нь толгойг тас завчаад хайчиж тэгэд яг хөө төрийн дайсан болж хувраад тэр цагаас хойш 2 жил өөрийн identity-га нуусаар өдий хүрсэн байдаг. Мэдээж хэрэг Black Lotus-ийн гол зорилго бол 10 level хүрч энэ тухайн тоглоомын зохиогч нь яг ямар санаатай анх хийж байсныг бүх үннийг нь олж мэдэх байдаг. Мэдээж өөрийгөө нууж байгаа болохоор нэг ч удаа Global Network руу дахиж нэвтрээгүй. Хэдий ч 2 сарын өмнө сургууль дээр байхад нь түүний сургуулийн network-оор нь түүнээр дайралт орж ирсэн юм байна л та. Тэгэхээр тэр сургуулийнхын хүүхэд байхаас өөр ямар ч гарцаагүй. Гэтэ охин санамсаргүйгээр сургуулийнхаа аватараар буюу Burst Link-ийнхаа аватараар бишээр өнөөх дайралт хийсэн нөхөрт эхлээд харагдсан юм байна л да. Охин шууд л тэр нөхрийг тулаанд дуудаад ялах боломжтой хэдий ч жинхэнэ identity-га алдсан болохоор тэрийг нь илчлэх байх гээд зөрүүлээд тэр нөхрийн өөрийнх нь жинхэнэ төрхийг нь илчлэх гээд хөөцлөлөд явж байгаа юм байна лээ. Охины жинхэнэ дүрийг мэдж байгаа учраас бодит амьдрал дээр түүнийг зарлчих байх гэж айдсандаа л ингэж байгаа нь тэр. Харин Black Lotus бол Харугийн багын найз буюу Chiyug сэжиглээд байсан юм байна лээ. Харуу мэдээж хэрэг Chiyug дэгдэг учраас түүний гэрт нь очиод түүнийг ер нь бол тандахаар болж байгаа юм л да. Capture холбогдож Brain Burst-тэй холбоотой файл байгаа эсхийг нь шалгах гээд их л чухал юм болохоор чанга биш оюун санаагаар хэлмээр байна гэж худлаа хэлээд холбогдохоор болно. Гэхдээ Chiyug-д төөх хэрэг хэмжээний л кабель байж таарад. Манай харуу ичингүүрэн байж бараг дээр нь мурдаж аваад дээрийн сандвич дээр намайг уучлаарай гэл синхруулинг сэжигтэй файл хайсаар л байдаг. Харин Chiyug бараг сэтгэлээ илчлээд бүр уурсаал твэрч аваал байжсэн чинь файл дундаа нэг сэжигтэй зүйл илэрдэг нь backdoor attack байдаг. Тэгэхээр одоо тэднийг ажиглагч байх боломжтой бол харуу юу ч хийхгүй өнгөрөхөр шийддэг. Яг backdoor нь энгийнээр болвол Chiyug-ийн систем дотор халтагч буюу attacker өөрийнхөө нэг вирусыг суулгацсан байгаа л гэж ойлгож болно. Тэгээд Chiyug-ийн систем рүү халтаж файлуудыг нь ухах боломжтой, тагнах боломжтой тийм суулгацсан байгаа л гэсэн санаа. За тэгэл юутаач Chiyug гайгүй байна гэж мэдчихэл хараад унтчих та. Шүн нөх өнөө хоёр охинтойгоо юу яаж ингэж зүүдэлж мөдөлсөн жах шиг бас. Маргааш нь харуу Chiyug-тэй кабелцсан гэсэн чинь Black Lotus бас хурган хардаал. Харин харуу сургууль дээрх хар гүнжтэй орооцолцсон юм хойно бүр хөөхөн од болж молцсон. Ярилцлага гэтэр аваастай. Хичээл усад манай хоёр Chiyug түүний дайсан биш гэдгийг нь ярилцаад Black Lotus бараг л харуу зай юм шиг үйлдэл гаргаал. Гэтэ мэдгүй бараг сайн байж ч магадгүй. Үгүй ч магадгүй. Тэгсэн харуу чинь баг надаар дахиад тоглоал хаях чинь. Би зүгээр л таны хийгсний хийх хүүчин. Та бол ноён. Та хит төгс өөрийнхөө үзэн яддаг үстэй. Эдэргээ донсож байгаад нэг сайхан алгадуулж аваад байжсэн чинь хажуунаас нэг далчижсэн машин ороод ирнэ. Манай өрч Барстоrinko гээл цагийг удаашруулсан чинь тэр машины жолооч нь өрөх улбар бацаангой байж идэм да. За тэгэл манай өрч баахан л юмэрэл эцэстэн симпай нах харуу хайртай гэдгээ хэлээд үнсээд бүр романтиклнаа. Хамгийн гонигтай мэдэн юу вэ гэхлээр
цаг хугацаа л удааширч байгаа болохоос биш. Бодит ертөнцийн дээрх биетийг хөдөлгөх боломжгүй. Тэгэхээр охин маш өндөр түвшний линкрүүдийг хийж чаддаг техник буюу 99% burst point-ийг нь ашигладаг скиллийг ашиглаж өөрсдийгөө аврахаар болно. Гэтэ тэр дахиж сэрэх үгүйг мэддэхгүй. Ингэснээр охин харуудаа салах ёсоо хийж өөрийн биеийг accelerated ертөнцийн дээрх шиг биш юм а гэхэд тодорхой түвшинд хурдлуулж юутаач машины тусгалаас хаар уг аварч өөр нь бол мөргүүлсэн байдалтай байдаг. Имлэгт хүрэгдэж юутаач түүний цусыг нь тогтоосон ч стил ухаан орох хэсэг нь тодорхойгүй л байдаг. Дараагийн 12 цагт түүний хувьд маш чухал хугацаа байх болно гэж эмч Харууд хэлнэ. Харин Харуу гинт нэг зүйлийг ухаардаг нь хэрвээ түүнийг 99% point алдсан байхад нь ямар нэгэн халдлага орж ирэх юм бол түүнд ямар ч боломж байхгүй учраас юу ч тохиолдсон Харуу түүнийг хамгаалах шаардлагатай болж таарж байгаа юм л та. Шүнжин нэг ч хоромт сурам хийхгүй суусан ч чи юу суулгасан бэкдорыг ашиглан Харуудаа бичсэн мессежнээс нь Black Lotus-ыг хаана байгааг мэдсэн. Такугийн өнөөх багын найз нь дайралт хийгээд байсан дурак байвал яах вэ? За тэгэл орж ирээд л шууд ламанда Borstorинко гэдээ уншиж байхыг нь харсан Харууч мөн шууд Borstorинко гэд Таку Black Lotus-ыг дуэл дуутахаас өмнө түүнийг дуэл дуудаж амждаг. Тэгэхгүй бол угаасаа манай охин чинь 99% алдсан байгаа шүү дээ. Оноо дуусчих юм бол хоглоо маань устдах учраас ингэхээс өөр ямар ч сонголт байхгүй. За тэгэл манай хоёр чинь баахан юм барайл чиюутэй кабель дах ямар байсан. Чи намайг түн таартай гэдгийг мэднэ үсттэй энэ гэл манай хоёрын тулаан эхэлнэ. Мэдээж цэнхэр өнгийн буюу ойрын тулаандаа илүү сайн мөн 4 левелтэй таку бол Харуко бараг л нөхөртөл нь балбаатахдаг. Гар хөлн тасарсан Silver Crow буюу манай Харуу маань эцэг хүртэл тэмцсэн ч ямар ч найдваргүй болох нэ гэсэн чинь газар доор яг хажууханд нь хаангуй хөвтөжсэн Senpai олж хараад манай хүнээ юу хөдөлсөн үү яасан уу генетэ нуруунд дээр нь далавч ургаад гигэр этгэнэ. Spectate хийж байсан үзэгчд нь Silver Crow бол Accelerated World-ийн анхны нисдэг аватар боллоо гэдэг л шуураал. Мэдээж хэрэг манай Харуу тулаанаа дуусгах хэрэгтэй учраас тулалдаж эцэстэн ялалтыг байгуулж Таку өгч мөн тэдэнтэй буцан нэгдэхийг хүсдэг. Таку яхаа өөрийн хаант устдаа буюу цэнхрийнхаа хаант устдаа хэрэгтэй зүйл хийх гэж л харын боссын толгойг авчрах гэсэн санаа л байсан юм да хөрхий. Юутач гэсэн манай хоёр найз маань эцэстээ эвлэрч тулаан дөнгөж дуусахтаа зэрэгцэн Black Lotus сэргэн босож ирснээр манайх хоёр дахин нэг удаа уулздаг. Охин мэдээж Харугийн далавчийг нь харан үзэсгэлэнтэй юм а тулааны линкер ахуудаа ийм далавчтай байхыг олж харлаа. Тэргээл биширснээр энэ анги маань дуусдаг.